Булгар нацаг одоогийн Сэлэнг аймгийн нутаг Эвэн бургалдаан гол хэмээх газраас Батаа гэдэг бүсгүй гэргий болгон авч нэг охин 4 хүүтэй болжээ. 1905 оны үед Сан Бэсийн хөшөөний залуу ирд Эндв хэмээх чир нутгийнхаа үзэсгэлэнт бүсгүй Даш хандад хайр сэтгэлтэй болж улмаар ханилан суужээ. Гэтэл хошуу засаг ноён лам сүрэн Даш ханд бүсгүйг үзмэгц сэтгэл алдаж эрх тушаал хэрэгэм зэрэгтэн ирдэж шууд булааж авахар занал хийсэн тул залуухас орон нутгаасаа оргон босчээ. Тэгээд тэд орхон туулын бэлчирд очиж нутаглан сууршиж гэр орон мал хөрөнгөтэй болж дохид ухтай аж төрөх болжээ. Гэвчид Эндв Даш ханд нарын нас 40 шахсан ч өр зүрхэндийн инкрилх үр хүүхдүүдийн сэтгэл гундуухан явдаг болж 1915 оны 100 Эндвийг модтой уулын хяр дагаад хонин хариулж явдал саглагар модны сүдэрд имээлтэй имээлгүй хоёр сайхан морь толгоо хайлан дүүхэлцэж байж. Эрбээр түүний харамгцсан энэ лав сайн эрен унаа биз. Эзэнтэй нь уулзъя гэж бодоод шуудхан яваад очижээ. Эндвийг ойртож очиход хангар том биетэй хар хүн дээлэн тайлж дивсээд үлэг ар богцонд ирлэн хурхирж байв гин. Хажууд нь цагаан бүхс лонготой арх мөнгөн ая харагджээ. Эндв балгах дуртай нэгэн байсан тул архинаас нь нэг аяг хийж угаад сууж байтал унтаж байсан хүн сэрээд түүнтэй минь тусаа мэдлэлсэн байна. Эрбээр богцноос хоньны чансан тарган мах гаргаж дайлаад энэ тэрийг ярих зуур өөрийгөө нацаг гэж танилцуулжээ. Эндв энэ үед дайчин ангийн шилийн сайр булгар нацаг байх нь гэж бодоод ихэд олзуурхаж түүнийг гэртэн урьжээ. Тэгээд нацаг Эндвинд очиж аагтай шаргал цай чануулж уух зураа. Эндв Даш ханд хоёрыг үр хүүхдхэн улмаас хувь заяандан гомдож явдаг болохыг ойлгоод саяхан манай эхнэрээс нэг охин төрсөн. Охин гэхгүй бол түүнийг авахгүй юу? Эхнэр маань залуу хүн дахиад төрнө үз. Хангалын ноён худагт өргөж авъя гэхтэн би өгөөгүй юм гэхэд цаад хоёр нь ч ихэд баярлаж сар өдрийн сайныг сонгон очиж нацхийн охин лам сүрэнг ёс төртөөгөр үрчилж авсан гэдэг. Шилийн сан ир нацаг ядарч зовж готорж гунхирч яваа хүнд ямагт тусалж урам хайрлахыг хичээдэг нэгэн байж. Харин нацаг арслангийн хүүхдүүдээс гайхам чадалтай бүх төрсөнгүй. Булгар нацаг 63 настайдан хорвоогоос хальж түүнийг орхон туул нутгийн хонгорын овоо гэдэг газарт нутаглуулжээ.